Өнөөдрийн дугаард этгээд сонин гэж хэлж болох нэгний талаар бичлэг бэлдээ оруулж байна. За тэгээд бичлэгний эзэн болох Улаан Тарзан хогчд Вячеслав Валерьевич Дацкийн талаар ярья. За тэрээр 1980 оны 2 сарын 13-нд хуучнаар зөвлөлт холбоот улсын Ленинград мужийн Сланци хэмээх хотод төрсөн. Айлын ганц хүү багасаа сэтгцийн өөрчлөлтөө нэгэн бол байсан. Тэрээр бага насаа дурсахдаа 5 настай л байсан баг. За нэг өдөр нөгөө нохоо над руу дайрч өгнө гэж бол зөвлөсөн. За дараагийн өдөр нь бол би нохоог алахаар утга барин орондоо орсон гэж зүйлсийг бол ярьж байсан. За мөн бага наснаа багасаа бол этгээд сонин нэгэн байсан тул эргэн тойрных нь хүүхдүүд бол байнга түүнийг дээрлэх гэж бол оролддог байсан. Тэрээр гинт ч мөчөөгөө өгдөггүй шадрын хүүхд байжээ. Энэ талаараа дурсахдаа 8 настайдаа түүнийг дээрлэх гэж оролдсон дээд ангийн хүүхдүүдийг хазаж гэмтэж байсан талаар бол дурссан байдаг. За багаас тулгааны спортоор сонирхолтой байсан тэрээр жудо болон таеквондо зэрэг спортоор бол хичээлж байсан. За 8 дугаар ангиар төгсөөд өөрийн төрлөх хот болох Сланци хотынхаа хөдөө аж ахуйн коллежид бол элсэн орж эдийн засаг болон нэгтлэн бодох бүртгэлээр суралцаж эхэлсэн боловч сургуулаа төгсөөгүй. За 1998 онд тэдний гэр бүл Ленинград хот руу нүүснээр тэрээр доо болон кикбоксing төрлөөр хичээлж эхэлсэн. 1999 онд хожимын UFC-гийн авраг болох Андрей Арловскийтэй бол MMA буюу холимог тулааны анхны тоглолтоо хийж хүн цохилтоор ялж байсан нэг юм аа. Тэрээр MMA буюу холимог тулааны төрөлд нийт 32 тулаан хийж 14 ялсан амжилттай. Түүний гарын цохилтууд маш хүнд бөгөөд түүнийг бол лантун гарт гэж бас хочлох нь бол байдаг. За 2007 оны ихээр Дацкийн гар утасны дэлгүүр дээрэмцэг хэрэгт холбогдож түүнийг солиорсон гэж үзэж сэтгцийн эмнэлэгт бол албатай эмчилгээнд хийлгэх бол ялгаанууж байсан. За түүнд бол гэмтлийн улмаас үүссэн шизофрен гэх оншийг бол тавьж байсан. За Дацк нь 2010 оны 8 сарын 21-нд сэтгц мэдрэлийн эмнэлгээс бол оргосон. Тэрээр эмнэлгээс оргосны дараагаар маргааш нь буюу дахин гар утасны дэлгүүр дээрэмцсэн хэрэг бол өдөрсөн. За түүнийг болохоор улс орондоо хайж байсан боловч Дацк нь хөрс сэргэлдээ орших Норвегийн хөлийг хууль бусаар давж 2010 оны 9 сарын 21-нд Норвегт гарч ирээд Норвеги улсаас улс төрийн оргонод хүссэн. За Норвеги улс нь Дацкийг хууль бусаар галт зэрэг зэвсэг эзэмшсэн гэж үзсэн. 2010 оны 12 сарын 23-нд бол түүнд 8 сарын 20 хэл оноосон. За Дацкийг 20 хэлээ эдэлж дуусны дараагаар Оросын холбооны улс руу шилжүүлэх шүүхийн шийдвэр гарсан. За Дацк нь хоригдож байх хугацаанд Оросын холбооны улс руу шилжихгүй тул ялаа нэмүүлэхээр шоронгийн харгалзсан нартай зодтолдох за бас өөрийгөө бол гэмтэх асуудлуудыг бол гаргаж байсан. За 2011 оны 3 сарын 18-нд бол Дацкийг Оросын холбооны улс руу шилжүүлсэн. За 2012 оны 12 сарын 7-нд болохоор Санкт-Петербург хотын Невский дүүргийн шүүхээс бол гар утасны дэлгүүр дээрэмцсэн хэрэгт нь бол түүнд 5 жилийн ял оноосон. За түүнийг Архангельск мужийн Междуреческий гих тосгонд бол байрлах жирийн дэглэмтэй 2 ангид бол ял хэдлүүлсэн. 2016 оны 3 сарын 17-нд шоронгоос суллагдсан. За тэрээр Слава холбоо гих неонацист хөдөлгөөнийг дэмжигч мөн тус холбооны гишүүн бол байсан. За тухайн холбоонд болохоор шоронд орохоос өмнө эсвэл шоронд байх хугацаанд тухайн холбоонд элсэн зэрэг мэдээлэл нь бол тодорхойгүй байна. За тэрээр суллагдсныхаа дараа бол неонацист хөдөлгөөнд бол идэвхтэй оролцож эхэлсэн. За түүнийг 2016 оны 5 сарын 18-нд бол цагдаагийнхан бол саатуулсан. За түүнийг болохоор хөдөлгөөнийхөө гишүүдийн хамт Василевский гих арал дээр байрладаг анхны газарт дайралт хийж тэнд байсан хүмүүстэй зөв бусаар харьцсан хэрэгээр бол саатуулсан. За түүнд 2018 оны 3 сарын 19-нд шүүхээс 3.5 жилийн бол 20 хэл оноосон. 2019 оны 2 сарын 25-нд давж заалтах шатны шүүхээс түүнийг түүний үйлдсэн хэрэгээ хид хідэн зүйлээ ингээ хүчингү болгож түүнийг сулсан. Адармаатай амьдралтай нэгэн ч гэсэн түүний гаргасан амжилтуудаас дурдвал MMA буюу холимог толгойн төрлөөс гадна мэргэжлийн боксд 12 тулаан хийж 8 ялж 4 ялагдсан амжилттай байна. За 8 ялтынхаа 4-г нь болохоор нокаут буюу хүн цохилтоор дуусгаж байсан. За домог тулаанч гэх Петр Емельянов дүү Александр Емельянов мэргэжлийн боксийн төрлөөр бол дуудаж ялж байсан нэгэн. За мөн Барселоны домог тулаанч гэх холимог толгойн тамирчин Bigfoot буюу алмас хожид Антонио Силвиг бас мөн мэргэжлийн боксоор дуудаж ялт байгуулж байсан нэг юм аа. Түүний спортын карьерт кикбокс бол мөн багтдаг. За кикбоксоор бол 17 ээж 7 ялж байсан. 7 ялтынхаа 4-г нь бол нокаут буюу хүн цохилтоор бол ялж байсан. За мөн барнакл буюу нүцгэн гараар тулдаг Оросын холбооны улсын топ гэх холбоонд бол 5-7 ээжүүд 3 ялж байсан амжилттай. За 3 ялтынхаа 2-ыг нь болохоор хүн цохилтоор бол ялж байсан нэг юм аа. За түүний гэр бүлийн тухайд болохоор 1 хүү 1 охинтой. За ийм нэгэн этгээд тамирчны мэдээлэлээр өнөөдрийн дугаарыг бол бэлтгэлээ. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдхийг хүсвэл бичлэгний доор байрлах ашигласан их сурвалж хэсэгт байрших холбоосоор нэвтрэн орж сонирхох боломжтой.